Шаацгай хүү үлгэр. Эрт урдын цагт нэгэн шаацгай алтан улаасан дээр аятай сайхан амьдарч байжээ. Тэр 7 цагаан өндөгтэй юм санж. Гэтэл арга шар өнөг нэг өдөр жортгаануудыг жаргалзуулж, урд сүүлээ шарвалзуулж ирээд "Шаацгай хүү, яасан олон өндөгтэй юм бэ? Нэгийг нь надад өгөөч" гэж гуйжээ. Шаацгай хүү өндгийг минь идэх гэж мэдээд "Өндгөө өгөхгүй. Би өндгөндөө хайртай" гэв. Арга шар өнөг шүдээ ярилцуулан "Тэгвэл би газрын холоос тоос манруулж, алтан үлээсийг чинь хух мөргөөд, алтан уургийг чинь тас мушгаад, хайртай өндгийг чинь хух хамаад амдаа хөө" гэхтэн Шаацгай хүүгийн бор цорх нь палпал цохилж яагаад нэг өндгөө өгөөд явуулчихжээ. Маргааш нь бас нөгөө арга шар өнөг үүгээр түгээр юм үнэртэн шиншилж жиржир шогссоор ирээд "Шаацгай хүү, нэг өндгөө өгнө шүү чи" гэжээ. Шаацгай хүү "Та өчигдөр авсан өндгөө яасан бэ? Би өгөхгүй" гэжээ. Өнөг газрын холоос тоос манруулж, алтан үлээсийг чинь хух мөргөөд, алтан уургийг чинь тас мушгаад авандаа гэхтэн Шаацгай хүү дахиад нэг өндгөө өгчжээ. Арга шар өнөг ингэж Шаацгай хүүгийн 7 цагаан өндгийг өдөр бүр нэгээр нь зөөж идсээр байгаад ганцхан өндөгтэй үлдэж гин. Шаацгай хүү ганц өндгөө тэврээд өндгийг минь нөгөө өнөг хизээ аваад явдаг юм бол тоо гэд уйлд суутал нэгэн хулган гүйж ирээд яагаад уйлсан тухайд асууж гин. "Би уйлалгүй яах вэ? 7 хөөрхөн цагаан өндөгтэй сайхан амьдарч байтал арга шар өнөг өдөр бүр ирж өндгийг минь зөөж идсээр байгаад ганцхан өндөгтэй л үлдлээ. Хулган та юунд өндгөө өгсөн юм бэ?" гэхэд Шаацгай хүү нэг л өндөгтэй үлдсэн тухайгаа ярьж өгөв. Хулган "Эртхэн шиг мэдсэн бол би танд нэг арга зааж өгье. За та тэр өндгийг хүрээд ирвэл газрын холоос тоос манруулж ирэх туурайч нь айлна вэ? Алтан үлээсийг мөргөдөг ивэрч нь айлна вэ? Алтан уургийг минь дас мушигдаг гарч нь айлна вэ гэж асуугаарай. Хэн энийг зааж өгсөн бэ гэвэл намайг хэлсэн юм гээрээ. Тэгээд өндгөө битгий өгөөрэй" гэжээ. Маргааш нь арга шар өнөг чихээс хатайлгаж нүдээ жартайлгасаар шогшоод ирж гин. Шаацгай хүү "Нэг өндгөө өгнө шүү" гэхэд Шаацгай хүү "Чи миний хамаг өндгийг минь идэж дуусгасан. Үлдсэн ганц өндгөө яасан ч өгөхгүй" гэж уйлахт нь өнөг хамраас авталцуулж сэрвэнийхээ үсийг босгоод "Газрын холоос тоос манруулж, алтан үлээсийг чинь хуг мөргөн шүү" гэхэд Шаацгай хүү "Таны газрын холоос тоос манруулдаг туурайч нь айлна вэ? Алтан үлээсийг минь хуг мөргөдөг ивэрч нь айлна вэ? Алтан уургийг минь тас мушигдаг гарч нь айлна вэ" гэж хэлжээ. Өнөг шүдээ ярилцуулж шүлсээ савируулж хумсаараа газар майжин "Энэ нүгийг хэн ч хамт зааж өгсөн юм" гэхэд "Тэр амтан чинь хаана байна?" гэсэн. "Би энд байна" гэж хулган хашгираад цааш гүн одов. Шаацгай харин ганц өндөгтэйгөө амар сайхандаа жаргаж гинэ. Илүү их үлгэрийг сонсохыг хүсвэл манай сувгийг лайк дарж таарай. Баярлалаа.